хишгтэнгүүд хамгаалж авсан баг. Хэвтүүлүүд хишгтэнгүүд зэрэг хамгаалж авсан. Хамгаалах яг зэрэг хариуцсан явж ирсэн баг. Хишгтэнгүүд нь бүх нөгөө энэ цагийн хараа арт тал тээвэр хангамж мангамж гэж нэрлээ тий. Хэвтүүл гэхлээр нөгөө нэг юу хариуцж байгаа аюул хасдаггүй байдал энэ цагийн хараа болгоно хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал security safety гэдэг шиг яг тийм байдлаар хариуцаад гэхдээ мэдээж нэлээд өндөр түвшинд хариуцсан шүү дээ. Нэг талаасаа нөгөө талаасаа нэг дандаа бэлэг ертөнцөө далд ертөнц бэлэг ертөнцтэйгээ зэрэг хариуцсан шүү дээ. Хүмүүс ингээд боддог байх. Одоо хишгтэнгүүд гэхлээр жишээлбэл яг хоолмос хариуцдаг хишгтэнгүүд эрүүл мэнд домчийн талаар маш өндөр мэдээлэлтэй хүмүүс байж байгаа шүү дээ. Махан болоос өмсөн биений талаар. Тэгээ сэтгэл санаа зөндөө ол юм болж цаг уур өтөргөө газар эрдэмтдийн бүгдийг мэдчихэж сая хишгтэн гэж хэлдэг. Тэгжөөж хүмүүсийн эрүүл мэнд оюун санаа ажил төрөл бүх юмыг санаа зовх юмгээр тэрийг хариуцж байгаа. Тэгээд чиглэл яг жишээлбэл хаадууд хаадынхаа үйлийг л хийгээ хаттууд нь болохоор сургалтаа хариуцсан сургалтаа гадаад харилцаагаа хариуцсан гадаад харилцаагаа соёлоо хариуцсан соёлоо гэдэг нь жаяга хариуцсан жаяга ямар ч юм санаа зовхгүйгээр тэгж нэг аюул осолгүй үйл хийж явах гэж байгаа тийм. За тэгээд тэд нар хамгийн гол нь хишгтэн хэвтүүд гэхээр ил болон далд ертөнцийн хоёр чадвартай. Тэрнээс биш одоо юу гэдэг юм яг ингээд энэ цагийн ерөнхийлөгч ингээд нэг бие хамгаалагч багчаал гар нь үргэлж буун дээрээ бэлэн зогсоол явдаг шиг бол биш шүү дээ. Далд ертөнцийн маш чанд их төдөн бэрийн одоо добоо мөргөн шиг тэгээ гурван нүүдлийн цаадлыг хар. Гурван нүүдлийн гэдэг чинь гурван невротик засаг буюу гурван цагийг харсан гэсэн утгатай шүү. За ямар ч цаг хугацаагаар мэдэрч толдог гэсэн. Тэр шиг гурван бэрийнхаа цаадлыг 100 км-ийн цаана юу болж байна? 1000 км-ийн цаана юу болж байна? Эсвэл дайснуудын маань отог дотор гэдэг юм уу, бүл дотор, хуралдай дотор юу болж байна гэдгийг сүнсээрээ яваад хандцдаг. Эсвэл сүнсээрээ мэдээлэл татцдаг. Далдын мэдрэхүйтэн гэдэг юм уу, далдын одоо үнэрлэгч нар, далдын мэлмэдэгч нар, далдын хүртгүүч амтлагч нар гэдэг юм уу, тийм чанарт одоо нэг чадвартангууд байсан учраас хишгтүүл гэж хэлэгдэж байгаа шүү дээ. Хишгтэнгүүд гэхлээр яадаг хоол хүнсийг амталж жишээлбэл одоо буурч нар байж гэж боддог хишгтэн зэрэг. Буурч нар буюу тоос нар байлгаад амталчаад энэ хортой энэ хоргүй юм гэдэг биш. Сүнс эрчмийн төвшөнд нь тухайн бодисыг мэдрээд үнрээр нь мэдрээд амтлахгүйгээр амтын чадвараараа мэдэрнэ. Үнэртэхгүйгээр үнрийн чадвараараа мэдрэх. Тийм дайны мэрэгжил тэнгүүд байхгүй. Тэгжээж хишгтэн гэдэг юм уу буурч гэдэг юм хийж байгаа шүү дээ. За тэгэхээр хишгтэн цэргийн ахлагчийн эхнэр гинэ. Энэ дунд тэнгэрийн үгд уншиж байгаа шүү. Тэгэхээр дунд тэнгэрийн үгдийн хүмүүс ямар дайны байдаг. Тэгээд юу хяндаг гэхээр гэр бараа хөсөг сүүх зэргийг хяндаг, тоолдог, бүртгэдэг, мөн хуваарилдаг ажил үүрэгтэй байсан. Улаарч өвгийн холбоос нь шилэн хүзүүн дээр нь байна. Тэгээд тэр ээжийн болохоор одон гэж судалтай юм байна гинэ. За шидийн том уншигдэж байна. Ээжийн талаас нь нэгэн аав байна. Энэ их товчхон уншиж өгсөн юм. За би хойшлуулад гоё уншиж өгнө. Цахилгааны шидтэй. Цахилгаан эрчим одоо энэ нэмэх хасах цахилгааны шидтэй. Газар тэнгэрийн хооронд цахилгаан орны эрчмийн урсгал байнга явагдаж идэг. Тэр урсгалын голирлыг засч идэг гинэ. Голирлыг явуулах гад. Одоо бид нар энэ цагт яаж вэ? Энэ нэг дамжуулах цус цайлгтаа тасарчгаа гингүүд гэрэл хасгаа болтоор холбож. Тэгвэл тэнд яг бэлэг ертөнцөөрөө бэлгийн цахилгаан урсгалууд явж байгаа орон зайг хамгаалдаг, бүрэн бүтэн болгодог цэнгүүдийн хэмжээг нэмж өгдөг. Дамжуулагч уцаар хичнээн хэмжээний одоо ампер гүйлгүүдийн хичнээн хэмжээний цэнэг кулон одоо цэнэг явагддаг. Тэрийг засч янзлж өгдөг, тохируулж өгдөг тийм өндөр шидтэн гэж бай. Нэг заавал өөрөөрөө гүйлэхгүй шүү дээ. Шидэн хүчин дэр гүйл. Шидтэнгүүд шүү дээ. Шидтэн ямар шидэ ашигладаг юм бэ? Яаж өсгөрлөдөг юм бэ? Хаана байгаа ямар амин орчныг амийг хаанаас татаж гарч ирэх холбогддог юм байна. Тийм үү? Хааны эзлүүдгээр тустай эзлүүд байгаа шүү. Тэгэхээр тэр л шидэ. Тэгээс өөрөөрөө дамжуулахгүй. Тэр чинь дэндүү жижигхэн. Энгийн зарим юмуд хийгддэг гэсэн. Энгийн зарим юмуд хийгддэг. Зарим хүч нэмэх зүйл заавал шаардлагатай учраас тэр тохиолдолд заавал тамгаа мэднэ. Тэгээд яаж идэвч юу хийдгээ мэднэ. Дээрэс нь яаж идэвхжүүлэх ёстой, ямар орон зайгаар явах ёстой, эсвэл ямар эдзүүл бидээ агуулах гэдэг мэдэх ёстой байхгүй юу? Тэгж явагддаг. Тэгэхээр энэ хүн бас энэ нэгэнтээ байгаль ертөнцийн цахилгааны шидтэмж хүний биеийн цахилгаан эрхтэнгүүд байгаа шүү дээ. Зүгдүүд тарих гэх. Тэднийг болохоор бас эмчлэх шидтэй байгаа байхгүй юу? Хүний үүлийн сүнсийг засдаг гинэ. Буюу тарих бөөр зүрх гэж бичсэн байна. Тарихаараа буюу бодлороо цахилгаан эрчмийг татна юм.
Одоо хүний имжлэгтэй. Тэгээд зүүн гарынхаа алгаар гаргадаг болохоор нэг зүүн гарынхаа алгаар нь цахилгаан миний зүүн гарын алган цахилгаан эрчимгүүдийг гэдэг нь цахилгаан эрчмийн тийм одоо генератор маягийн имж байгаа гэдэг мэдэх байхгүй. Тэгэнгүүт дэлхийн амны оршихуйд тэгээ энэ ээж нь энэ одоо энэ аав биш үү? Энэ хүн дэлхийн амны оршихуйд судалтай юм. Хатуу цум дотор амьдардаг гинэ. Тийм учраас тэндээс нэг яг цахилгаан одоо хүний үүлийн сүнс буюу тэр чухал цахилгаан энерги дамжуулагч юм энергиэр цэнэглэгдэг ажилдаг тэр эрхтнүүдийг нэг эмчилж амь насыг хамгаалдаг тэм чадвартай хамгийн гол эрхтнүүдийг хамгаалдаг гэсэн үг байхгүй. Бөөрчүүр амин сүнстэй маш өндөр холбоотой гэдэг нь шүү дээ. Тэгээ бөөр тарих зүрхийг эмчилдэг гинэ. За энд яг энийг орхилоо би бүр хойно сүүлийн нэг яг цэвэр тамга гэж уншуулж байгаа хүмүүсийн тамгааг уншиж. За тэгэхээр арай дэлгэрэнгүй гоё юм шиг. Олон юм байна. Нэг сарын 3-нд нэг хүний уншсан нэг уншаад байгаа. За нэрийн хэлгүй уншин шүү дээ. Улаачийн тамгатай ээжийн талаас хүн гүрний үерүү буюу Иллак хааны үерүү орж ирнэ гинэ. Улаачийн тамга буюу бууж ирэх гэдэг хүн гүрний үеийн эртний өвгдүүд бууж ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нарт хүн гүрнийхээ өвгдтэй гэдгээс мэдгүйд ямар нэгэн бодлын хүчээр хүн гүрнийхээ үлийг хийх өвдөө. Тэгэхээр яахаргүй улаачлан буу. Тэгэхээр хүчрхэг үйл хийхийн тулд заавал улаачлан буудаг. Тэгэхээр та нар маань ихэнх нь алстаа улаач болно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарэ. Бид нар хичнээн мундаг бөө тэрхэн хөгжсөн ч хичнээн мундаг бодлоо хүчжүүлсэн ч хичнээн мундаг одоо юу гэдэг шидийн өвгдтэй байсан ч энэ оюун ухаан энэ өвгдүүд өөрсдөө бууж ирээд бидрийг тэгэр ингэрээгээд ингээд заалгаад ингээд энийг хийх бас тийм юу байгаа аахгүй. Тэгэхээр нэг хүчрхэг өвгдүүд заавал улаачлаад байгаа нэг талдаа шүү. Тэгсэн домч дээр яасан маш их ойрын хотогт хувилгаанд шидтэн мааран бод ихээр орж иж байгаа шүү дээ. Тэр юм жоо өөрөө хүний биеийг имжлэх дайны бол байхад бол бурхдууд бол өдгөө хийж байгаа байхгүй тий. Гэтэл одоо төрийн том үйл, галт ертөнцийн том үйл, ай оршихуйдын том үйл, галактикуудын том үйл хийхлээр чинь яахаргүй лаас нар л хийх байна. Нөгөө өвдүүд чиг байхгүй. Тэгээ зарим үйл нь нууц тий бид нар заавал хилж ижих албатай. Одоо нэг бодлын томд орж байгаа энэ үйл ингэ би тийм үйл хийсэн ч тэгэл бодоод явхлаар мэдээлэл алдаад байх жишээ нэг тийм үргэлж эсвэл одоо юу гэдэг бидний бодлыг хэрэг оргийн хинж ирээд өөрчлөх боломж бас байна. Нэг талаасаа зарим юм чинь нууц тэгээд заримдаа бид бодлоо гэд тэр нарийн үн одоо бүтцийн бүтээгч нарын өндөр түвшинд зөв хийж чадчихээн буруу хийж чадчихээн бидраас нуух юм зөндөө их байгаа. Энд юу тэнгэрийн хувьд. Тэгэхээр яхахгүй үүдүүд. За тэгж जैन. За Иллак хааны өрөөж эртний хаад энэ Ясемин дээр Иллак хааны өрөө орж ирвш. Иллак хааны юу вэ? Аюу ойрхон байсан. Бид тэр үед нэг хэлдэггүй болохоор ингэж бичээд орхичдаг байхгүй юу? Цаг нь болоод мэдгэдэн үзгээд энэ би намайг хэлэх гэдэггүй учраас би хэлдэггүй байхгүй юу? Дэнстэй шүү, болоогүй шүү, хэлэхгүй шүү, нэрийн минь хуглаа шүү гэдэг нь одоохондоо таниулж хэрэггүй. Таниулчаар яагаад байгаа юм бэ? Би тоочод байгаа шүү дээ. Би энэ жишээг чинь олон газар харсан байхгүй юу? Гөөд байсан уу? Байсан. Тэгэхээр хөөхөн хүүхдүүд бие тоохыг зөндөө олон харсан. Манай хүүчин бас энд 22 настай очсон шүү дээ. Яал өвдөгөө нэг сонсонгод 5-6 үе тэнгийн залуучууд ингээл пэдэг болоод дуун бүдүүн болоод ээжийнхаа үгэнд орхон балиал манай хүүчин жишээл би тэрийг ч өөрөө үзэж байгаа. Зовлонгийн үзэж штэ. Нэг талаас нь хүүхдэр ээж байгаа. Тэр шиг октод бусад хүмүүстэй зөндөө гарч ирдэг байхгүй. Тэгээ улаач нар ч хэцүү штэ нэг ихэнх улаач нарын хувьд хинж таахгүй одоо цахилгуудаад энэ үзлээрээ улаач болдог тийм үү? Би нүдэд энэ үздэг болоод би навддаг хүн чи яадаг өөртөө итгэлгүйгээр орныхондоо бараг шавдар байгаа ш. Нэг юм ингээл үдээд идэн байж байгаа лухаа алдаад ингээл байшлаад идэн ингээд хамгийн муу нэртэй хүмүүс нь улаач болж ирсэн ш нэг хэсэг. Тэгээд бид нар улаач болчингууд нь яах юм? Нөө жоохон шид хүч ороод ирэн жоохон өөр болоод гэр орны хүмүүсийн хандлага өөрчлөгдөд ирэн хүндлэл бий болоод ирэнгүүт бас зам нэвдэрж ирсэн үнэн ш тий. Тийм учраас нэг өвгдүүд маш их нэрээ хэлэх болчихсон ш. Тэгээ өвгдийн нэрийг нөгөө буруу нэгдүгээр буруу зүрүү таньж нэг хэлж баларж байна. Нөгөө талаасаа өвгдийнхаа нэрийг сонсчоод хүн эвдэрч нэг баларж байна. Тэгээ 3 дахь өвгдийнхаа нэрийг хэлээд өвгдийнхаа нэрээр л гайхуулаад үүлийг хийхгүй явж бас нэр хүндийг унгаад байгаа ш. Тийм учраас нөгөө яд чинь нэрээ нэг бас хэлдэггүй шүү. Энэ бол угаасаа тэмдэг санагдав юм байна. Тэгэхээр нэрийг хэлэхгүй чи таних хянахад болоо гэсэн юм би хэлдэггүй. Одоо чи хэлээ гэвэл би хэлдэг. Энэ хүн хэлгэж байгаа юм чи хэлэх ёстой юм байна. Тэгэхээр дэн шалгуураа өөрсдөө тавьгаараа тавьсан байна. Эсвэл үйл хэргийг таниулах гээд эсвэл урам зориг өгөх гээд.
Эсвэл цаашаа эргэж босох гээд нэг эсвэл одоо юу гэдэг угаасаа юмыг хийж чадах нэгийг бас басахгүй байх чадaltaй гэсэн үг байна. За эртний хаадын удам тариалагдана. Тамга нь тархиных нь эвэрлэг бие дотор нь эвэр бие дээр нь байна. Толгой онгон нь наран төв дээр орж байна. Өөрөөр хэлбэл тэр Иллак хааны эртний хаадын удам гэхэл эртний хаад нь наран төв дээр орж байгаа жинхэнэ цэвэр алтан улаг дотор орж байгаа хгүй. Тэгээд энэ наран төв дээр тэр өвгчнийг үйл хэрэгтэй орж байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр нар сарны холбоост оршихуун үлийг хийж бүхэлжил зангидж л оршдог юм билээ. Нар сарны холбоосыг, чихлийн холбоосыг чухчхан юугаа яаж идэв бидний ой төрхөнд тогтохгүй юм чи. За бууж ирж хийх гээд байгаа үйл нэг нэ. Төрийн үйлдэл төрийг жаяглана. Жаягийн тэнгэрийн өвгөд байна. Хаадын жаягсыг сахиулна гэж. Гол нь тэгэхээр нэг төр барилцах хаадын хамгийн ойр байх хүчрхэг хүмүүсийг л төрийн сэцдийг нь, төрийн багш нарыг нь, төрийн одоо юу гэдэг их засагч боёо хин шиг миний нүдчих болж яваарэ гэд хэнийг хэлдэг үлээ. Нэг шихийн утга энэ төр гэдэг шиг тийм хаадыг заяглах, дэглэх тийм зарчимд байлгах тэр юмыг сахиулдаг гэдэг утгаараа хаант тэр өвтөших хүмүүс ямар урд үйтэй байх, ямар гэрээгийн дор үйл ажиллагаа явуулах, ямар эрдэм чадлыг шингээсэн байх гэх мэтээр заяглаж ёсыг сахиулах нь шүү дээ. Цэвэр. Тэгж тийм хүн юм бэлээ. Тэгэхээр бууж ирээд хийхрээ тэр чиглийн далдуураа тэр чиглийн үйлийг нь тэр чиглийн үйл хийх хүмүүс өвгдийг тосож болгон тэр чиглийн үйл хийж байгаа үр хүүхдүүд садаа болоод байгаа, гай болоод байгаа зүйлүүдийг нь тэр номдохын дарагчдаг янз янзын юм хийгүүл мэдэхгүй. Ерөнхий чиглэлийг авч хэлж байгаа байхгүй. За хамгийн цаад хугацаа 2 жил дотор босох тогшоо байх шүү гинэ. Хамгийн цаад хугацаа 2 жил гэлцэн. Тэгээд тогшоо босох байх шүү гэж хэлж байна. Тэгээ энэ хүнд нөө Атил хаан судар авч унш, Алтан гурвалжин судар унш, Сүнс судар авч унш гэж байна. Нүг улаач болох учраас Алтан гурвалжин уншихаас аргагүй. Тэгээд далд ертөнцөөс сүнсүүдийг буулгах гэж байгаа шүү дээ онгодууд гэдэг чинь. Тэгэхээр сүнс судар авч уншин. Дээрээс нь хаадын төрийг жаялах утгаараа Атил хаан судар унш гэж хэлэгдэжсэн. За энэ хүн баха бодлын хүчтэнгийн хамгатай юм байна. 400 жилийн өмнө үеийн ээжийн талын удмыг өвгөн орж ирж байна. Тамга нь нэг бодлын тамгатай гэдэг утгаараа нэг ховдол дотор л байгаа шүү дээ. Баруун зүүн ховдол дотор. Тэгээ энэ хүнийг зүүн талын ховдлын хам. Би гэхдээ аль нь баруунд аль нь зүүнд байгааг би бас ялахгүй байхгүй. Тэрхний нэг баруун зүүн ховдол, 1 2 дугаар ховдол. Тэгээ зарим хүнийг баруун гэж уншдаг, зарим зүүн гэж уншдаг байгаа байхгүй. Тэгэхээр би яг тэн дээр ингээ ачаалтууд үзэж аль нь баруун, аль нь зүүн юмс сонирхож үзээгүй байгаа хараахан. Тийм байлээ шүү дээ. За тэнгүүд энэ өвгөн одоо энэ бодлын хүчтэнгийн тамгатай өвгөн болохоор хурмаст төв суудалтай. Хурмаст твийн дулаан мандалд дэлхийн амийг бөхлөх, дэлхийг гэрлийн оршуудтай холбож, оддын галбааттай холбох, гэрлийн оршуудтай холбох зэрэг үйлийг хийж оршдог гинэ тэн дээр одоо зүгээр суухгүй шүү дээ тий. Тэгээд энэ бодлын хүчийг сайжруулахын тулд энэ хүнд тэгж хэлсэн. Бясалгал хийж сураарай, төвлөрч сураарай, өвгдтэйгээ бодлороо холбогдож сураарай. Оддын долдор залбирч сур. Оддын ирчмээр өөрийгөө цэнгэлж сураарай. За тэгээд энэ өвгцний холбогдоод хийхдээ мөнх цаст хайрхтын ингэрээр явж төвлөрөх оддын галбаатыг буулгах. Тэгэхээр мөнх цаст хайрхтууд төр буулгах өгнө шүү дээ. Тийм үйл хийх юм билээ. Тэгээд зайнаас хэрвээ хийхээр бол одоо мэдээж бэлтгэл хийгээ сурчлаа, төвлөрөө сурчлаа, тий бодлороо сүнсээ гаргаад аялуулаа сурчлаа. Өвгтэйгээ маш өндөр түвшинд холбогдоод сурчин бол зайнаас хийж тэрийг угаасаа юу гэж яах вэ? Тэгэхээр нэг мөнх цаст хайрхтуудаа судлах, олж мэдэх, амин чанартай, эзэдтэй холбогдож сурах гэдэг даал өгсөн юм дээр. Тэгээд өвгтэйгээ хамтрах зайнаас нөгөө мөнх цаст оршуудыг, амин оршуудыг бүхлэх нь шүү дээ. Нэг юм мэлэгдсэн. За судлах зүйл нэгсэн чи оддыг судлах гэсэн. 88 оддыг судлах. Тэгээд нэг талаасаа нөгөө талаасаа тэр мөнх цаст хайрхан тэр оддтой энэ мөнх цаст хайрхан энэ оддын хаалга гэдэг мэд сурах хэрэгтэй болно шүү дээ. Уул нь бол. За оршихуун 6 тэр 1000 үзэглийн тайл судар авч уншаарай. Одоо бид нар ингэж л хэлж байгаа. Өөр тэр чинь манай зүгээс туслах юм энэ байна. Бусдын бус газараас уншлах юм шүү дээ. За шидийн там уншигдэж байгаа энэ хүн дээр. Нэн эртний өвгөд бүр нэн түрүүн чинь те эртний хаадын удам гэж авсан. Одоо энэ нэн эртний өвгөд. Шиддэнгүү тийм байхгүй. Угаасаа балдар эртний юм нэн эртнийх уншдаг даа. А багхан шиг шиддэг хүмүүс бол байгаа. Тэр нь болохоор ойрын өвгөд. Гэхдээ ойрын өвгөд уншлаадлаа гэхэд тэр шиддэн өвгдүүд яг язгуурын цаанаага шиддэнгүүд нь төрсөн байдаггүй. Бас нэг хүнийг тамгалцдаг. Нөгөө тамхтай өрн
Тэр шидийнхаа дор сэргээд нөө шидийнхаа үүлийг хийж агаад урдаа явчихдаг. Тэгэхээр нөө ойрын хүүхдүүд нь уншаад тэгэхээр тэр шид хүчээ авч тэр эртний одоо жавхрын одоо 84 шиддэнгээс гэдэг юм эсвэл алтан язгууртан өвдөөс шиддээ авчиж байгаа тийм эсвэл докторгоо ертөнцийн шиддэнгүүд тусдаа юм байдаг байхгүй тагтангийн одон гэрээдээс байдаг байхгүй шиддээ өвдөө зөндөө байна. Тэгэнгүүт тэдний одоо 400 жилийн өмнө байж байгаад буцаад хэрвээ төрчөөд тэр өвгөн өөрөө хангалттай шиддэйгээ одоо өвдөө өвлөх гэж байгаа 400 жилийн өмнө шиддэг гэж үздэг. Бүр нэг хүчрэх өвгдүүд шидэн ингээд дамжиж ингээд үрсээр нь хилэгдээгүй явж байгаа шидэм бол одоо дэлгэрэх гэж штэ харахгүй 400 жилийн өмнө дэлхий ямар байсан. Одоо тэрнээс амар сүрцэн байгаа учраас тэр хүчрэх үйл хийх гэж байгаа нэн эртний өвгд орж ирж байгаа. За тэгэхээр энэ дуу нь ямар байгааг цаатуулж юм бичиж гэнэ сонсогдож гэнэ гинэ үү? Би нөгөө шууд слайдаа хараа яриад байгаа байхгүй. Дуу нь яаж вэ? За би ярьж дээ. Гэсэн урж байгаа. Ийшээ хараад ярьж дээ. За тэгэнгүүт сонсогдож байна гэнэ үү? За ээжийн талаас шидийн эмгүн байна. Нэг эртнийх мөртлөө ээжийн талаас нь. Магдалины шидтэй, гэрлийн шидтэй гинэ. Тэгээ энэ нэг эртний үгэн болохоор зөвхөн үнэнгээр тамхтай үйлсүүдээр холбогдоод үйлээ хийгээ явдагаас мэдлэгдэггүй шүү. Мэдлэгчж байгаагүй юм шүү. Тэр нэг эртнээсээ хойш мэдлээгүй юм шүү. Хийх үйл нь эрдэнсийн чулуудын эрчмийг бөхлөх. Эрдэнсийн чулуудын одоо чулуудтай газрууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр алга болсон эрдэнсийн чулуудыг буцаагаад эрчмийг бөглөөд ааврагын бөглөөд бөхлөх юм байна л. Тэгэнгүүт эрдэнсийн чулуу шиг тасдагтаа үүсгээд ургах хэрэгтэй шүү дээ. Тэр ургах нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа хэрэг. Одоо энэ зарим эрдэнсүүдийн чинь чулуу болгочих юм. Ер нь бол алдаа. Тэгэхээр шинэ эрдэнсүүдийг байх дэлхийд байх газруудаар нь ургуулах юм билээ шүү дээ. Ер нь гэхдээ хизээ ямар байдлаар хувилгахын тэрийг бид нар мэдэхгүй зүгээр санаанд тийм юм билээ шүү дээ. Тэгээс ч одоо нэгэнтээ аваад зармын хиймэл болгоо зармын байх ёсгүй ч мөдөө холцсон тэр зүйлийг бол одоо яа гэм хэрэг зарим хэрэглүүдээ зарим цаг хугацааны юмд ингээ уурсаад идэв мөр тавтаад идэв мэдэхгүй. Тийм болох юм билээ. За тэгээ ингэнэ түүдэг галтай суун гинэ. Тэгээд анхдагч эрдний чулуу болох болор чулуу зэхмэж байгаа. Анхдагч эрдний чулуу гэж хэлчихсэн шүү дээ болрыг. Тэгэхээр тийм одоо олон чулуудын язгуур юм билээ. Болор чулууг зэхэх. Тэгээ болор чулуугаа өвөр дээрээ тавиад түүдэг галаа асаагаа ухагдсан, онглогдсон, онгойсон ихтгэлхийн орд газруудын аавраага болор чулуугаар нөө дамжуулж авсан гэрлүүдээ болор чулуугаар дамжуулж авсан тэр одоо эрчмүүдээ өгөн тэгтээ алтан газууднаас эрчим татаж бүхнэ гэсэн. Болор чулуугаар дээр алтан газууд эрчим татаж байна. Тэр алтан газууд нь өөрсдөө бүх дургуун эрчмийг цуглуулад нааш илгээж байгаа шүү дээ. Төв юм чинь. Тэгэхээр бодвол тэгэл тэр холбогдоод тэгээ галаа асаацсан тэгээ цаана шидсэн өвгдүүд үлэх хэмжээгээр болор чулуугаар тавиад хөрөх юм гэл мэдээл ингээл. Эрчмийн бүлжэн за одоо салхитын юм за оюутлаа гэл ингээл хийгээл байх юм байна лээ. Тэгээд мэдээж юу гэж л маргааш нь угааж дээ. Магадгүй тодорхой хэд 100 жилийн дараа магадгүй 50 жилийн дараа багаар ургасаар хагаад идэв эсвэл эрчмийн хэмжээнд нөхөгдөөд нэг юм болох юм байлгүй. Дэлхийн ээж юу гэж л дэлхийгээ сүрүүлжээл ингээд сууж явах үү те. Мэдээж өндөг юм хийж тараа. За дахиад бурхтын хамгатай гинэ. 400 орчим жилийн өмнө хувилгаан хүн байсан байна. Хүмүүст хотог толгоодуудыг энэ ялангуяа хотог толгоодууд буулгадаг нөхдүүд айгу буруу ойлгодог. Хальцсан өндөр түвшнийг ингэж ойлгоод байгаа байхгүй бурхт нь. Тийм биш шүү дээ. Хотог толгоодууд хөвчлэн эрлэг тамаараа оршдгийг шүү дээ. Урмас эрлэг тамаараа яг л 5 төвөр оршдгийг шүү дээ. Дийл юм хэн. За одоо энэ хараа 400 жилийн өмнө хувилгаан хүн байна. Тамийн өргөдөр шогшдог. Тамийн өргөө тэр энэ хувилгаан тамийн өргөөдүүдээр л ингээд шогшоод явж идэг тийм үйл хэрэгтэй. Тэгээ буруу зүрх үйл хийдэг болохгүй нөхдийн үйлийн сүнсүүдийг нь авч тамийн өргөөнд авч хэд хоног хайчдаг авчаад. Эсвэл авч явж идэнд 2 3 цаг тамийн өргөд зүчэл буцаад. Тэгээ нөгөө шинжингээ тамдуулаад амар зүйлээ ингэж болохгүй мэн тэгж болохгүй мэн гэдэг ингээ айхан байна шүү дээ. За тэр хүмүүс зүүд мэд бодит мэд зүүд одоо зүүдлээд байна гэсэн зүүд нь маш өндөр бодиттой яг л өөрөө ороо шаналал яг л өөрөө тогоон чанагдал яг л өөрөө одоо үүдээ хор олон үр торгоонд хазуулаад гэдэг юм уу те тэрийг мэдрүүлдэг байхгүй. Тэгтээ нөө
Аа. Тэгээд зүүдээ дамжуулаад тэр хүн яг за хаста боли болохгүй юм байна. Тамд уягдах юм байна. Там гэдэг чинь бэдгийн байна. Бурхан онж гэсэн би бүр яг зүүдсэн. Бүр яг үнэн бод ингээл бүх юм амар бодтой байх нь шүү дээ үнэн. Тэгж айлгадаг гинэ. Энэ хувилгаан өгдөд байхгүй юу? За тэгээд үнэн цаана байгаа өвдгийн хүч нь болохоор жанараасаа бурхны хэсэгчилсэн үлдээ буюу жанараасаа бурхан чинь агуу том бурхан баа шүү. Тэгэхээр жанараасаа бурхны өгсөн өгдөл дор шидэн дор гэдэг нь хүчин дор тэгж тамийн өргөдүүдээр шогшиж дээгүүр дагуур гүдэг байхгүй. Доод орон зай дээр явдаг гэсэн үг байхгүй. За тэгээд жанараасаа бурхны тарин сайн хэлж байгаарэ, үйл хэргийн сайн судлаарэ. Тэгээ болохгүй нөхдүүдийг өгдөлтөө буюу хулгай өгдөлтөө мэдүүлж байгаа. Гэхдээ практикээр мэдүүлэх гэсэн баримттайгаар. Нэг ийм хүний тамга уншигджээ. За дараа. За бас нэг хүн байна. Энэ саяхан ирж үзвэл. Эрлэг там дүүлэгтэй хурмсныхан бас байгаа. Ер нь бол тэгээд утга тулгаад дөө хөвчлэн эрлэг там. Тэгтээ бас нүүн хурмстаар байгаа. Одоо догшин данцаар явж байгаа хотод бол хурмсны таанаас шүлэмбэлгийн уншаар аюул тийм салхины үйл хэрэгтэй бичсэн байдаг. Нэг талаас өөрөө одоо данцаар явж байгаа Тэнгэрийн он гар дээр сууж. Тэнгэрийн он гарагаас чинь салхины эзэдүүдийг бэлдэж манайхаа өгдөг байхгүй юу? Төлхүү. Далайн он дээр далайн эзэдүүд дэлхийн он дээр бас дэлхийн мөкцөөс таарахад энэ цас мөсний эзэдүүд ингээ байгаа ч төрөлөөрөө тэрэн шиг Тэнгэрийн он дээр гэдэг. Тэгээ Тэнгэрийн он гар дээр халуусан маш их халилтай ингээд хэвээр нэг тийм догшин гээ хилээд нь штеп. Салхилаад байгаа нэг хойсгнаад байгаа гэл тэгэл ингээл бөөн шиг хүч аа. Тэгээд тэр эрчмийнхаа хүчин дээр тэр ус мусыг чинь арх болгочаал арх уучлал гэдэг. Ямар өөрөө л арх болгоод угаа сууж байгаа гэж бүрхэн. Тэдгүүн билээ бид нар үйлийг хийж явсан байхгүй юу? Бид нар нэг евро очиж бурхтын мянган бурхтын үйл хийсэн шүү дээ. Тэнгэр тэгэхэд юунд дэтсэн байхгүй юу? Нэг тэр дарнгаавын нэг юу те? Дарнгаавынхаа Оо яана би төрсөн нутгийнхаа юу хэлэх гэж. Хамраа. Тэн дээр очиж бүр агууд норж үйл хийхэд данцаа харж байгаа үлийг хийсэн байхгүй юу? Тэгээ данцаа харж байгаа хотгтын үлийг хийж дуусгаад данцаа харж байгаа хотгт чинь нэг цас оруулаад тэгээ гой ингээд солонг татаа. Нарны гадуурнаас солонгын хүрээнд татаа. Тэгээ буусан байхгүй юу? Өөрөө бууж ирсэн байхгүй юу? Цогтоо дээр бууж. За. Тэгээ би гайхаад Тэнгэрийн мон гаргийнх салхи гэдэг ингээд тэг бүтээлүүдийг уншиж эхэлсэн байхгүй нэгэнтээ үлийг хийгээд явж байгаа юм чинь аюур тийм салхины зөндөө байна. Аргагүй л хүн нэг ирсэн орон зай аль орон зайтай холбогдож байна ямар чиглэлийн үйл хийж явж байна. Тэгээ хий орон зай үлдээ хэмжээнд энэ хийн судлын энэ одоо юунууд нөхцөлөг байгаа. Тэгээ хоолон хүрт нөхцөлөг тэгж мундаг тэрш нэг аюу шүдэл одоо яруу найрган ингэ бичсэн шал өөрөө анги байхгүй. Тэгээд эрчмийн өндөр түвшнийг мэдсэн хүн чинь тэр нэг агаартай нэг дайлангаа тохох чинь юу ч байхгүй. Салхины хүч, эрчмийн хүч, агаарын хүчийг төгс мэдчихэдэн шүү дээ тэр хүн чинь. Тэгээд нөхөрөө ингээ юугаа очоод хоолсон дээш аяхан дээшэд баш өөрөөгүйгээл бэж идэг. Бас сонин биз дээ яг. Тэр бол дэгс биш байхгүй. Үнэхээр салхины хийн хүчийг тэгж энэ эзэмсэн. Тэгэхээр нэг томцуул нь бол тийм байна. Ойрын нэг галын шиддэнгүүд нь бол ойр зур хар эрчмийн шиддэнгүүд нь ирдэг тамаараа л байгаа. Гэхдээ мэдээж бас дээд хурмс тэгдэж эрлэг тамаа ашгууд байгаа юм чинь тэргүүрээ явна гарч орно гэх янз янз байгаа. Тэгээ зарим нь нэг дэвшин явцсан байт юм билэ. За жанжтын удам 14-р зууны өгөөдөө хааны жанжин байд. Хэвтүүл зэргийн жанжин гинэ. Одоо хэвтүүлэн тэр нэг хэвтүүл зэргүүд чинь маш өндөр хүчрэг нэг даг ертөнцийн өндөр чадвартай газар чиртэн маш мундаг. Шуудаар дамжуулаад мэдээлэл авах, үүлээр дамжуулаад мэдээлэл авчихна. Тэнд хийж байгаа юм шиг тэндээс тийм харам барамдалаа. Яасан гэнэ бүх мэдээлэл авч байгаа шүү дээ. Хэдэн зэрэгтэй гэнэ хэдэн мянган малтайг гэнэ яаж гэнэ ээж гэнэ. Тэгээ өөрөө сүмсэг очиод авчиж байгаа. Тэр өшөө өөрөө зараалаа гүлгээд алийг шуумуу захиргаадаад шуугаа унаад ингээд тавьчихж байгаа. Тэд нар чинь бод эсвэл яаж мэдээлэл авч байгаа. Усны газрын судлаар дамжуулаад гаваар дамжуулаад мэдээлэл авч байгаа хүмүүс бааш газар чиртэн хэвтүүлүүд тийм учраас ингээд хэвтээд байгаа. Тэгэхээр зүгээр бид нар нэг бэлэг ертөнцөө таньхаа олцлоор зүгээр л нэг хөрх юм. Ингээд одоо нэг юу шиг киногаараа төсөөлөд дээ штэ. За, дайны киногоор. За, тэр үедээ хаттуудын өргөг хамгаалдаг
хэвтүүлэн байсан байлээ. Тэгээ 100 цэргийн жангин байсан юм билээ. Хэвтүүлэгдсэн тусгай бэлтгэгдсэн 100 цэрэг. Тусгай бэлтгэгдсэн 100 цэргийг хариуцдаг жанжин баггүй. За тамга нь хөлийн зүүн хөлний эрхий хурууны өндгөн дээр нь эрхий хурууных нь өндгөн дээр холбоос нь тамга нь байдаг юм лээ. Тэгээ энэ хүний чи хэлсэн чинь бодит тамга нь байдаг гэсэн. Бодит тамга нь байдаг гэсэн ба юу лээ нэг ярьжсэн шүү. Зарим хүмүүс чинь ингэ тамга нь тэргээл ингэ шууд ингэ ингээл ингэ гаргаад энэ ингээл гаргаад идэг байхгүй айгүй хөөрхөн. Тийм. А зарим нь болохоор хийдвэрээр эргүүлхэн дээр байгаа скул одоо өөр байдлаар байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөх хөлний хуруу гэж орохлоор энэ хүнийг одоо автоматар юу гэж ойлгох боломжтой. Газар зүйдэмтэй хэвдүүлэхээр газар зүйдэмтэй хөлний хуруугаар дамжиж холбогдож байна. Тэр нэг бол савдаг оршихуй, нэг бол эрлэг оршихуй, нэг бол том оршихуй, нэг бол одоо юу гэдэг. Гэж л хинч газараар дамжиж ирж холбогдохлоор ихтэлхийд их ойрхон байх магадaltaй л байхгүй та. За одоо энэ бууралны газар байгаа тийм. Энэ буурал нь ихтэлхийн усан тамын өргөөний баатар албатай явж байна. Ихтэлхийд усан там баа гэж байна. Усан тамын өргөөнд баатар цолтой хүн байгаа байхгүй. Тэр үедээ хэвтүүлэн цэргийн жанжин байсан 14-р зуунд тийм үү. Тэгэхээр 700 жилийн дараа Лусын оршихуйн баатар гэдэг чинь чанга том штэ. За хийдэг үйл нь Лусын оршихуйг сүйтгэсэн, татгаасан, цус улай үзүүлсэн, сэг зэм усанд аршаанд оруулсан гэх мэт төгтийг мэдүүлдэг, мөрддөг, мөшөгдөг, шоглдог үйлдэл оршдог. Одоо тэр хүн. Тэгээ бууж ирээд хийх үйл нь төрийн ариун дагшин байдлыг хан хэрэм мэд хамгаалах. Төрд ирж байгаа хараал жатгыг устган дарах. Төрд ирж байгаа шүү Монголын төр. Төрийн өргөөдийг хамгаалах. За засгийн газрын ордон заад нийслэн за хангар зурдмж гэдэг юм үү те. Гэх мэт үйл хийнэ. Дандаа ингээ бууж ирж хийхлээр улаачлан хийхлээр. Тэгэхээр тэрийг яаж хамгаалаад даалт бүтэн зөвл хамгаална бид нар ойлгохгүй шүү. Бид нар хамгаалтыг яаж хийдэг ч мэдээ. Дайшаа төрийн хамгаалтыг яаж хийх мэддэггүй. Өөртөө сүнсийг хамгаалдаг юм. За өргөөгтэй хамгаалъя гэдэг ингээд босон болоогийн мэдээ тавьчихна. Даалт бүтэн төрийн ордныг хамгаална гэж өөр ойлголт байх гэдэг аа шүү. Тэгэхээр бид нар л ирээд сэмхэн ирээд бид нар ингээ тэг ойлгохгүй юу гэж мэдгүй буужлаа маа цаа ууж ингэж яхад цаа ууж байгаа дүрээр цаанч аль хэдийн өөрөө үлээ гэж сууж байгаа. Чин нэгийг хувилж цаавуулж үлдээчээ тэгээд өөрөө хэд хувираад хэдэн түм хувираад гадаг авчиж байгаа юм дээр юу ярих юм бэ? Сүнсээ хэдэн мянга хувилж чадсан шүү. Та нар тэнгэр эцэг сүнсээ хэд хувилдаг гэж юм дээр байдаг шүү. Нэг цаг хугацаанд тэдэн дүрээр мөртлөө хэдэн орон зайд байна вэ? Яг тэр орон зай болгоныхоо дүр. Лустай хамал усын ямар нуурын хамал нуурын дүртэй, гол дэвэл голын дүр гэдэг шиг одоо бидний жижигхэн сэтгэл. Тэгэхээр тэнгэрийн энэ орон зай нэг цаг хугацаанд бүх орон зайд байхдаа тухайн орон зайхан бүх дүр төрөх чадвартай. Тэгээд бүр төдгөө бичсэн тоон үүд юм. Бидний хэдэн зуун хийдчихвэл. Вэд дээр үүд юм. За бууж ирээ тэгж хиндгчээд энэ хүн дээр хоёр буух байсан. Хоёулаа хоёр хүн хэлүүлсэн байхгүй. Дээдийн дээд өгүүд байхгүй. Энэ дээдийн дээд өгүүд шүү. Тэгэхээр бас нэг хүн бууж ирнэ гэсэн тэрний юу вэ? Яг мэдээж энэ толгойд өгдүүд нь хэлж байгаа. Цахаад цаана зөндөө олон дагуул өгдүүд нь бууж ирнэ шүү дээ. Тэгэхээр энд ингэж энэ бууж ирж хийх үйл төрийн ариун дагш биш. Бас нэг буурлна. Тамган шилэн хүзүүний хонхорт байдаг. Хонхортны хонхорт нь байдаг. Аавын талын буурал байна. Тэрүүнийх нь эйжентлийн буурал байсан юм байна да. Эйжент л бас гэж. За одоо энэ аавын талын буурал хордуулах там судалтай. Хорон том гэж байгаа шүү дээ. Хордуулах там гэдэг. Эрчмээр агаарт байгаа хортой эрчмүүдийг зарлах. Агаарын хоруудыг зарлах нь шүү дээ. Агаарт байгаа хортой эрчмүүдийг зарладаг. Түүний тулд цөөрмүүдийг төлхөө ашигладаг. Цөөрмүүдийг. Тэг цөөрмүүдийн хүр дээр дамжуулж хоруудыг, бохруудыг цуглуулж аваад доош нь сорвуулж аваад тэгээд хорыг доош аваачаад тамийн л өвдөлтөд хэмжээ гал ашиглана шүү дээ. Тэгэхээр хорыг нь галын эрчмээр шатаан задалдаг байна. Хураагаал цуглуудаал ингээл судлуудаар ингээд юугаар яваад бүгдийг цуглуулж байгаа цөөрөн дээр очиж цөөрмийг бол хорлоод авчихдаг. Тэгэхээр цөөрм их чухал хэрэгтэй. Цөөрм заавал байдаг. Улаанбаатар удаанд 90 тоног цөөрмүүдийнхаа эзэдүүдийг айгуул байхгүй чад хэлэгдсэн байна шүү. Та сүв суудыг байхгүй болгосон байна шүү. Гэтэ эдгээр хийж л байгаа. Мэдээж хийж л байгаа ч юм. Далдуураа яаж хийж. За бууж ирж хийх үйл ард түмний оюун самыг хортой ховсын хордлогоос тайлах. Хөг туяагаар тайлна. Хортой ховсон бүдэр ондоо. Угаарц хөлсний гүнтэнд хортой ховсонтой хар пиар тарих угаалтын турны гүнтэнд
Дээрээс ингээд далдтан зэрүүд далдын хар сүнсүүдээр ирж байгаа хорон дотор баснаас ингээд тий арх уус нэг ингээд төмөн хорон штэ тийм ээ. Тэгэхээр хортой гэхдээ хортой ховсыг заа гарал үүсэл дээрээс нь устгах юм. Хаанаас тэр хортой ховсын ирчин ирээд байгаа тий. Тэр хортой ховсонд орсон хүмүүс яагаад өндөр өөс өмчтэй дааж гэдэг юм тий. Тэр гарал үүсэл дээр нь очиж гарал үүсэл нь бүр дээрээс харуудын оршуудаас гаралтай байгаа. Ба хорон үг хэл санаа бодлуудыг өдөөх зорилготойгоор ингээд цацагдж идэг. Үгээр бодлоор санаагаар ингээд үйлдвэрлээд тарах юм шүү. Тэгэхээр яг гинт би яаж хүнд амар хорон бодол төрөл тий. Эсвэл нэг хорон санаагаа болоод эсвэл өөрийн өрх амнаас хорон үг гараал байж штэ цаан чинь. Хүн төлөвтнөр нь хортой ховсонд оруулж байна. За хэдүүлэхлээр тэрний эсрэг цагаан хосыг орон зайгаар нь хийн заа юу. Өөрөө ихгүй хүмүүс ингээд өрөөл юмас одоо хайрлал тий нэгэндээ уучлаад тийм гоё нэг томоор нь хийн. Тийм чих боломж байгаа. Хэдүүлээ хийнэ. Тэрийг би одоо бараг ховчин болсон цагаас л бүрдэж байгаа. Одоохон хийж амжихгүй нэг хэд хийж нодлын хэд хийж аль хайцсан тий нэг митингээд тэр өшөө далаастай л хийх хэрэгтэй ба. Тэгээ далд ертөнцийн хүчин дээр олуулаа нийлж хийх хэрэгтэй тий. Хэдүүлээ нэг дээрээс нэг чиглэл ирэх байлгүй тий. За ингэнэ. За тэгээд тэр нь энэ хортой эрчмүүд нь мэлмийн хүр дээр дамнан орж ирж тархийг өхүүлдэг, тархины эсүүдийг хордуулдаг. Эрдэм номд дургүй болох, залхуй болох, хов бацдаг болох, уудаг, иддэг, наригдаг, цэнгдэг болж ургаж бий. За тэр эрчмийг нь харуул одоо ингэ эрчмийг нь харъя гэж ямар ч юм тэгэхээр хортой туяагаар хортой эрчим хортой туяануудаар эрчим гэрэл биш туяагаар дамж орж ирдэг. Тэгээ хорслыг төвлөдөг гэх юм. За түүнийг туяагаар задлнаа, хөх туяаг нь өнгөт манцруудаас татан буулганаа гэв. Тхийн тул туяа шингээх чадвартай чонын арьс, чонын яс бидээ авч явхаа. Өгдөөм бэлдэж өгөөрэй гэж хэлж байна. Хөх туяа, дээрс нь чон. За шидийн тонготой гэн ээжийн талаас. Чонын арьс улаас нэг олон ихтэй чонын арьс үлддэг шүү. Тэг бас нэг юм хэрхэн байх нь үнтэй. Хамгаал. За туяа шингээх түүний юу гэсэн лээ. Дараа нь шидийн тамга ээжийн талаас хөөмийн шидтэй, хархрааны шидтэй буюу хөг аялгууны шидтэй гинэ. Уухай хураа зээгээс эхлээд амтай хөг үхийг хэлэхэд засал холбоос хийгддэг. Аялгуу хөгөөр орон зайд байгаа хар эрчмүүдийг задлах хар сүнсүүдийг хөөн зайлуулах чадвартай. Тэгхийн тулд морин хуур тоглол, аман хуур тоглол, хэнгэрэг тоглол, хонх, бишгүүр, дамар гэх мэт маш олон төрлийн хүчмийн зэмсгүүдтэй байгаа л ээжлэл дургаас үүсэх юм бол шийдгээд байгаа шүү дээ. Бид нар зөвхөн дуугийн дургаж хүн ботуудад тэр өвгдүүд хийх юм биш. Хар сүнсүүдийг хар орон зараа хөлдрүүлээд хураагаал аваад тавих байх та. Бурхтын томгтай үүслийн 3 бурхны үлдээ орж ив. Чиг буюу усан мохотоо барьж үйл хийдэг. Буюу шалши бурхан байна. 21 дарих бурхан байна. Акшоба бурхан гэх мэтлэн усан мохотын үйл хийдэг бурхтуудтай холбогддог. Хийг чиг та ус төрөгчийн бүх хөөх юм бол ус төрөгчийн эздийн үлдээ. Ус төрөгчийн эзэнтэй шүү дээ. Ус төрөгчийн эздийн үлдээ. Буюу яг нарийн хөөх юм бол ус төрөгчийн протоныг нь барьж үлддэг. Нэмэх цэнийг нь барьж үлддэг. Гэж хэлж байгаа энэ мундаг өвгтэй аваад. Тэгэл ийм юмуд уншигтаал гараа явж байгаа нөгөөдүүд нь чухам яаж юм яаж мэдэхгүй бай. Тийм учраас арган бараад хамуушаа боллоо гэж ингэсэн. Түр болцсон. Тэгээ энийг би уншихын тулд бүтэн цаг зарцуул. Тэгээ нөө амар их нөө эрчим донд ингээд зохиулна, өөрөө аялна, доошоо дээшээ явна тэгээд ядраад байдаг бас. Нэг талаас одоо ядарсан чаг. Мэдгүй штэ уншуулаад явсан штэ. Би тэгээ нэг мэдгүй ш надад нэрүүд нь л өвддөг. Практикгүй яаж ингээд би ялаад ирж байгаа шүү дээ. Тамаа уншихад бүх өгдөд холбогдсон. Тэгээ нэгд ингээд бариад тавьцгаа осолоо барьсан бол ингээд явна. Ингээл нэг эхлээл жоохон ингэж явж байгаа. Сүүлдээ жоохон юм хөндөхгүй. Өөртөө зүрхсэлтэн наашин татвал ингээд яг бол дээдийн дээд өгдөд яаж идрийг тавихгүй байхгүй. Магадгүй ойрон бага өгдөд бол хүчин нөхөхгүй тавих магадaltaй алдчих юм. Дээд өгдөд бол яаж яагаад тэг ингэж ийм гоё юм шиг. Одоо би дахиад дараагийн үнэ хөөж одоо тэг дахиад хэдэн цаг арай болог байгаа ч.
Хэд хэдийг уншиж заа. Ам цангаад байна. Энэ дээр гоо халуун. Энийг жоохон госоо халуусыг. Тэгээс үлдээ би ганцаараа нэг уншаа, нөгөө хүмүүс сонсоод бүгдээрээ мэдээд ямар өвгдүүд ирээд байгааг таниулъя гэж. Тэгээд яах ёстой юм сайн мэдэхгүй л юм. За дараагийн улаачийн тамгатай аавын талаас хүн бүрний хаадын удмын тамга 1600 орчим жил. Үгүй энэ стайгуу том хаан байлээ би бүр ингээд зочирсан шүү. За одоо яалтаач. За 1600 орчим жилийн өмнөх буурлаа. Зүрхэнд нь байна тамга нь. За одоо болохоор энэ буурал нь алтан гац одон дээр байгаа. Энэ хүүхдийг би мэдчихэж байгаа энэ тэгээд нэг ирсэн ном уншиж суучихсан. Жохон яах юм байна. Хийдэг үйл нь орчлонгийн амин ихийг хамгаалж шүү дээ. Алтан гац од юм чинь мэдээж тийм тий. За тэнгэрийн зарлиг дээр бууж ирдэг. Ирэхээр бас тэгж хамаагүй дураараа ирдэг хүүхдтэй. Том хаан байлаа. Том хаан удам юм байлаа. Тэгээ хийх үйл нь нэг улаачлан бууж хийх учраас тэгээд цаадуулчин зөв тэнгэрийн зарлагдаа бууж ирдэг. Бууж их үйл нь төрийг босгох, төрийг цэцлэх, төрийг хүчжүүлэх үүрэгтэй. Судлах зүйл хүн хүрний төхөө унших, Орос Украины дайны цаана өрнөж байгаа үйл хэргийг сонирхоорой гэсэн байна. Натэл хаан судар, хаттын судар, алтан дээд үнний айлгуу судрыг унших судлах. Тэгэл одоо хүчтэй хүүхдүүд энийг ийм хүүхдийг дарж л хийх бол дарахал байлгүй. Залаахан хүүхд лээ. За бодлын хүчтэнгийн тамгатай ээжийн талд нь 500 орчим жилийн өмнө амьдарч ирсэн аав байна. Одоо дахиад 100 хувьдал дээр тамга байгаа. Богдуудын хийдэг үлийг хийн шүү нэ. Энэ айгүй том тамгатай хүүхдээ. Тамгын дааж авч татгалгаа гэдэг өмнөөс нь айсан шүү. За одоо энэ нэг буурлна. Дараагийн бодлын хүчтэнгийн буурлыг унших гэдэг нь 500 жилийн өмнөдөө сарн төв дээр суудалтай сарны цөм дүүл хэрэгтэй оршдог гинэ. Тэгээд хийдэг гол үйл нь сарыг ихтлгээтэй олбод дэлхийн цөмөөс сарны цөм рүү, сарны цөмөөс дэлхийн цөм рүү цөмийн эрчмүүдийн ингээд холбоос хийдэг. Их бүрэн хүн холбоос хийгээд сарыг амьд байлгадаг гэсэн утгатай. Амьд байлгадаг гэдэг нь сайхан хэлж дээ даа хөрөө сар амьд. Юу ч хэлдэг. За сарны цөмийг бүхэлж оршдог. За холбоос нь далаагаар дамждаг гэсэн. Тэгээ олон далаагаар дамждаг нэг нь хөвсгөл далаагаар дамждаг юм билээ. Дэлхийн цөмийг сарны цөмтэй холбоход холбоос нэг оршиход хөвсгөл гэхэл манай хөвсгөл яагаад цөрөхсгүй яагаад бохирдохгүй байгааз бас хардлаа ордог юм билээ. Энэ Украины дангаа хэлээдсэн цаана хардлаа хэлүүлэх гэдсэн юм шиг байлээ. Хардлагийн иргэдэр чинь бас дайм болоо одоо дайм болоод байна шүү Украин тий. Хар далайн өмнөд туйлтай холбогдгоо гэж. Сарн твийнхаа өмнөд туйлтай холбогддог. Сарны өмнөд туйлтай. Хөвсгөл нь сарны хойд туйлтай. Жишээлбэл олон оршихуд байгаагийг ингээд хуваагдаад ингээд оршихудраа хоёр хуваагдаад очиод тэгээд сарнаа цөмбөө орлоо гэж бодоход тийм юм байна. За түүний тулд одоо энэ чинь нэг үл түүний тулд дэлхийн цөмөөс сарны цөм рүү очдог олон хаалгуудыг бөхлөнө. Богдуудын хийдэг үйлээ богдууд тэм том гариг иргэсийнхаа үлийг хийж исэн байж тээ. Тэр хаалгуудыг бөхүүлж оршин номин чулуун зүйлд ашиглажээ. Нэг зэрэг том номин чулуун зүйлтэй болоорой гэсэн тэр үнийг. Тэгээд сарны тойдор бодлын хүчин дороо аялал хийн гэсэн сүнсээрээ сардуу аялал хийж. Тэгээд нэг хаалгуудаа бүхлэх байхгүй. Тэгээ өөрөө тэрүүдээ мэдрэх юм бол аль хаалгаар орж гарахаа. Бодвол нэг ийм хүүхдийн чинь зориуд зүг амар өндөр маш өнөртөө төрүүлсэн байгаа шүү дээ. Бодвол тэгээд тэгэнгүүт нэг зарим хаалгууд дээр хар муу нөхдүүд их байгаа. Тэдэнтэй тулалтан шүү гэсэн. Тийм учраас сүнсэндээ хэмжээний хүчшид эрдэм хураах хэрэгтэй. Галт сэмлэлэм, галт ташуур, галт илт, галт чуу гэл баахан гал нь тийм нэг юутай байх юм бол унлагтай байх юм билээ. Зэвсэгтэй байх юм билээ. Тэгээд тухайн үлээ ихтэй заавал гангаар үнэртэнтэй байх буй хажууд нь дандаа гангасаалтай бай. Аялах, маялах тэр хаалгууд юм дайн тулаан ихтэй. За хуйгтай хуйг нь болохоор далдын хармалга. Нэг том харамлага хийх юм бэл. Тэгээд тэрийг өмсөд нөө үнэртэнгээ асуугаас суучин тэгэл аялахлаар далдын хармалгатай юм чи харагдахгүй. Хинч барьж авахгүй. За яана гэж энд тэгээ нэг малхаа цэгч өмсөн шүү гэсэн. За дахиад шидийн том орж иж байна. Балар эртний буурал 50000 жилийн өмнө ихт дэлхийд амьдарч байсан мангтай буурал аав. Хэлэгдэж байна. Тамганд хөх толбон дээр байгаа. Одоо бол яг тэр буурал мөнх хөгтөнгийн орон зайд байгаа шүү дээ. Гариг иргэсгийн чанд нөгөө нэг тэр орон зай дээр байгаа хгүй юу?
цаг хугацааны үйл хэрэгтэй оршноо гэж байна. Цаг хугацааны 4 хязгааргүй үйлтэй оршдог. Мөртлөө тэн дотроо цаг хязгааргүй хязгааргүй нэг 4 хязгааргүй нэгэн цаг хугацаа хязгааргүй төрлөө оршдог юм байлээ. Тэгээ бүх зүйлийг нэгэн цаг хугацаанд зангидах гэдэг. Хийх үйл нь 4 удирлын эзэнтэй хамтран үеийн хаврын удирдалтай хамтраад удирлын эздүүдийг дуудан ирүүлнэ. Огторгуйн эздийн буюу хар нүх Огторгуйн эздний хүчин дор дэлхийн амийг бүхнөө гэсэн. За салхийг өрн дуудаж бүжиглэн одоо хавар орлоо тэг хийх үйл нь ингээ зориг удирлынхаа эздүүдийг дуудах нь удирлын эздүүд олноор ирэх юм байлгүй. Зун болохоор зуны эздүүдийг ирүүлж огторгуйн хавар орлоо хар огторгуйн эзд дотор хар нүхнийхэнтэй хамтарч үйл хийдэг гинэ. Зун болохоор огторгуйн эзд дотор цагаан нүхнийхэнтэй хамтраад далай тэнгисийн амин уршуудыг тэтгэж үйл хийдэг гинэ. Намар болохоор огторгуйн эздийн буюу ногоон нүхнийхэнтэй хамтраад хан хурмас тэнгэрийн амин уршуудыг хамгаалах бүхлэг үйл хийнэ. Өвөл болохоор огторгуйн эздийн хүчин дор буюу улаан нүхнийхэнтэй хамтраад сарны эздийн амин уршуудыг хүчжүүлнэ. Ерөнхий чиг юм. Ингээд задлууд бүр их дэлгэрэх бах тий. Тэгээ ингээд л хэдүүлээ задлт сурна шүү дээ цааш нь. Зүгээр энэ зэргийн өгүүлбэр чинь тухайн хүн зүгээр чиглэл өгч хэлж байгаа шүү дээ тий. За дараа нь бэлгийн тоолын шиний 1 8 15 22 гэх мэтлэн 7 хоног үргэлээ гэсэн. Шидийн тамгаа сэрээж хүүсэнд шидийн тамгаа нэг тийм шидийн тамгатай юм билээ. Тамгын яана гэлээ. Би тамгыг хэлж өглөө. Тэгээд хүүсэн дээр боддоор ингээд дүрслүүлж аваа. За бурхтын тамгатай ээжийн талд майдр бүхний үлдээ. Майдр бүхний тарин шийдэлсэн. Тэгээд майдр бүхний тухай бүхнийг байгаа бүхнийг уншиж судлаарай. Амин чанарыг нь танаарай гэж. Тэгээд майдр бүхний хөшөөн дээр очиж галтай очиж мөргөл үлдэж суугаад юу ихэ мэдрээрээ залгаа аваа гэсэн. Том тогтоод. За дараагийн хүн. Бодлын хүчтэнгийн тамга гинэ. Өндөр ээж, өндөр аав хоёр байна. Утгтын удам. Утгтын удам гэнэ. Тамга нь зүүн хөхний толгойн одоо зүүн хөх байлаа гэж одоо тэнгууд нь толгойнх нь ард нэг бороо том бороо шүү дээ. Тэн дээр тамгатай. Саран дээр байдаг гинэ. Нэг дээд бие нь болж явдаг. Саран сүнс нь өөрийнх нь саран сүнс нь бууж бодлороо холбогдож үлээх гэдэг байхгүй. Саран сүнс нь. Дээд бие бас бууж ирдэг. Миний нөгөө нэг хүн бүрний хатан чинь миний дээд биш. Тэгэхээр нэ би тэнд очиж сахиу сургаж залж байсан онцтой очиод хийдэг үйл нь сарны хурмас төвд агаарын давхрагд оршдог гинэ. Сарны хурмастын агаарынхан давхраг яг агаарынхан давхраг оршдог агаараа л үйл хийдэг юм шиг. Энд юугээ бичсэн болоо хөх зүрх их тарих зүүн дамждаг нь хөхнөөс зүрх зүрхнээс их тарихнаас зүүн тал бөмбөлөг тарих руу очиж холбоос үсгэж тэгэж бодол дээр нь орж тэг ингэ гэж хийдэг юм. За хийх үйл нь юу их гэдэг вэ гэхээр шим мандлын хөрсийг сүйтгэж хорхой шавжнаас шим мандлын хөрсийг нэг сүйтгэж хорхой шавжнаас хамгаалах тэднийг хүлдэг эрчим болгоно хөрсөн дээр тэгээд тэднийг өнөдөр хорхой шавжийг хатаах үйлдэл үнэлнэ. Түүний тулд сүүн цацлыг ариун ихээр өргөж байх. Бодлын хүчтэй хутагт юм чинь. Тэгэхээр нөгөө сүү их өргөөд болохоор бодолдоо өрөөл хилээд өргөх юм бэлээ. Ялангуяа сарны эрчмүүдийг бодлороо дуудаа сарн сүүн дээр их хэмжээгээр буулгах байхгүй. Тэнгүүтээ өрөөчин. Тэгээд ямар үйл хийх гэж зорилгоо өргөөд ингээ өрчөнгөд нөгөө сүүн цацлууд нь ингээ шуугаар тараад ингээ агаараа дамж доошоо буух бай мөхсөн дээр буугаад эхлэнгүүт нөгөө шидтэй сарны эрчим шингээсэн шингэтэй болсон юм чинь нөгөө тэр үр хорхоо шавжууд бүхэд байгаа байхгүй. Тэр оршууд нь цэвэрлэгдээд байгаа байхгүй. Тийм юм бэлээ. За сонгох газар хийх үйлээ сонгох хийх газар нь малын хөл таглагдсан, бороо ороогүй, удсан, газар шороаны ажил хийхдээ сэндийжигдсэн, хог хайдлын цэг барилж байсан гэх газруудыг бүр сонгож очоод хэмжээний сүрүүлгөө сэтгэлээрээ нь өргөө явах нь тэр нь тодорхой хугацаанд дараа эрчим сэргээд хөрснө ирүүлж шид тийм л бодлын хүчтэй хотогтууд ширмэл юм л үгүй. За сурах зүйл шин мандал мэдээ шин мандал хөрш орооны бүрэн бүтэц шимтэй хөрш шимгүү хөрсний ялгаа хөрс ягараа өгдөг үржилгөө болдог зэргийг судлах юм бэл. Тэгээ хоньны сүү гэж гэсэн. Сүүн заавал хоньны сүү байна.
курс алтан судар дээр бичсэн маш тооны маань эсвэл курс гэж нэрлэнэ. Хур гэсэн хур гэж нэрлэнэ. Курс гэж нэрлэнэ. За мянган үзэгдлийн тайлбар өртөнгийн чамд за энэ ч. За бурхтын тамгатай байна. Аавын төлөний эрэгтэй аав байна гинэ. Тамга нь завсрын тархины улаан бие дотор байгаа. Улаан бөөм дотор байгаа. Энэ буурал нь одоо энэ буурал нь өөрөө наран дээр оршиж байна. Наран дээр юу гэдэг вэ гэхээр нарны хөрш шорооны давхаргын дүүрэн байдлыг хариуцдаг. Плазмын төлөв бүрэн бүтэн буюу дүүрэн байхтай конхойд нь хоод мэдхгүй дүүрэн байхыг хариуцна гэсэн. Тэгээд дүүрэн байх нь бол одоос эрчим татаад татсан эрчмээ нэг нарныхаа хөрснүүд дээр нөөцлөдөг. Тийм үүртэй орж байгаа байхгүй одоо тэр энэ буурал нь бурхан. За тэгээд дэлхийд бурхтын тамгаар холбогдож хийх үйл нь дэлхийн хөршөөний хавтангуудын холбоосыг бүхлнөө. Нэг газар хөдлүүлээд байдаг хавтангууд биш. Тэдний хоорондын эрчмүүдийг тэд чинь судархаараа холддог юм уу те. Эсвэл одоо яадаг юм те ингээл нэг ингэж өмдөж гарч эсвэл дээрээ гараад эсвэл зайтай болол ингээл агаад байгаа шүү дээ янз янзаар те. Тэгжээс газар хөдлөлийн чичиргээ өгдөг байгаа. Тэгэхээр тэрний хавтангуудын холбоосыг бүрэн бүтэн байлгах, нэгт байлгахад оддын эрчмүүдийг буулгах нь биш. Тэгээд дэлхийн гүрөө хөрсрөө тэр хавтангууд руу илгээнэ. Чулуун мандал дээр доод маань цацсан давхаргыг илгээж байгаа. Тийм гоё үлтэй. За түүний тулд хөл нүцгэн хад чулуугаар явнаа. Оддын эрчмийг чулуу руу хөлийн удаанаар намжуулж болно. Бүх эд эсээрээ дамнуулна. Бүх эсийнхаа митохондроор дамнуулж, бүх эсийнхаа митохондроор гэхэлээ нөгөө олон их 80 чинь доош ингээд бүгд оддын эрчим цацраг болно шүү. Заавал хөлцөө явуулсан. Гэхдээ хуурт олно. Хад чулуутай газрынхаа заавал хадтрахад эсвэл яг хад чулуун дээгүүрлээ. За судлах зүйл оддын тухай ойлголттой бай ямар ордын эрчмийг татсан болгож байгааг мэдэрч сурах төлөвлөгөө гаргаад явах газруудаа сонгоо гэсэн. Тийм хайрхан бол тэр хад чулуутай газарлан үг байна. Тэгээд чулууны бүтцийг судлаарай гэж хэлсэн байна. За шидийн тамга гинэ ээжийн тал 400 орчим жилийн өмнө амьдарч байсан шиддэн өвөө байна. Тэгэхээр энэ хүн амьдарч байсан өөр амьдарч байсан байх нь тийм. Шидээ болохоор утнасаа. За тамган зүрхэн дээрээ байна. Орш тэр хүн болохоор саран дээр байдаг. Сарны хаягийг хэрж байгаа шүү дээ. Гуудуудын энэ үржин дэлхийн бүрчхэн үйл ажиллагаа чинь сар дэлхийн холбоос маш их алдагдчихал байгаа шүү дээ. Сар чинь хүний сэтгэс нар хариуцсан. Сарл одоо гол горих бус болог шандыг хариуцсан. Сарл хар сүнсүүдийг хурааж авах хаалга үүдэн сар их хэрэг шүү дээ. Гэхдээ ингэж уншигдж байгааг байхгүй. Тэгэхээр сар сүлүүд дэндүү уншигдчихжээ. Тэгэхээр бэлэг хүч маш их дэлгэрэх гээд байгааг нь шинж. Нэг талаасаа сарны өвгүүдийг хэрнэ гэсэн тийм бэлэг хүч маш их дэлгэрэх хийн шинж. Бэлгийн үйл хийх хийн шинж. За сарны шороо махадыг тэтгэж оршдог гинэ. За ирээд хийх үл манай дээр хийх үл нь булгийг ундруулах үйлийг хийн. Үүний тулд булгийн эргэн тойронд хаа нэгтээ ямар нэгэн мот бут төгөл шугуй заавал байгаа гэж. Ямар ч булгийн эргэн. Тэгэхээр тэнд нь очоод яг тэр булг юу бутан дотроо ордогсон чинь төгөл дотроо шугуй дотроо очиж хуурдах хэрэгтэй. Хуурдахдаа булгийнх нь эзнийг дуудан хуурдана. Тэгээд усын эздийн одоо тэр аминд нь хэрэгтэй байгаа, тэр хүчинд нь хэрэгтэй байгаа. Дэлхийн цөмийн тэр цацрагуудыг дэлхийн цөмөөс дуудаж өгч, сүнсэнд нь хэрэгтэй оддын эрчмүүдийг дуудан болгох бүх булгийн эздүүдийг хүчрхжүүлэх гэдэг байхгүй. Гэтэ яг нэг юм дээр очино. Ундрах дээр нь очино. Тэгээс тэр яг тэр энэ нь бол тий биш шүү дээ. Яг хасрын хүнээс цороолж гарч иж байгаа чинь бол биш шүү дээ. Яг ундрагын эздүүд хасын эзэд нь болохоор өөр зүйлүүд болвол хүснөө татаж гаргаж ирж байгаа ч тэр усууд ич. Гинэ. За ахуй өргөө гэрийг нь хариуцгана. Тэгэхээр энэ булгийн 5 км-ийн цааныг очиж сууж байгаа тэр хэсэгт нь 5 км ай дотор ахуй өргөөг нь цэвэрлэнэ шүү дээ. Хамгийн багадаа л тэгээд их дэлхийн эрдэнсийн эрчмүүдийг их дэлхийд байгаа бүх төрлийн эрдэнсийн эрчмүүдийг дуудаж тэр булгууд дээр хөрш шороонд нь ургамалд нь өв сургамалд нь бүгдэнд нь дуудаж болгож өгнө гэх. За нэг иймэрхүү юм уншигддаг шүү дээ ард юм. За дараагийн энд нэг уншаад дуусгачих дүүргч. Ээжийн талаас ээж байна гин. Ээжийн талаас нэгэн ижи байна гин. 15 дугаар зууны үеийн өндөр ижи байна. Олон хүүхдүүдийг өргөж авч өсгсөн. Өсгсөн хүүхдүүдээ ихэнх нь баатрууд болгож өсгсөн тийм маш мундаг ижи байгаа байхгүй. Тийм учраас өндөр ижи гэж хэлэгдэж байгаа шүү. Би өндөр ижи гэж хэлсэн шүү. Зүгээр ижи гэвэл.
За тамган бургасаа бужиргаан зүүн талын товруу дээр байрладаг. Нэг ижидийн суудлах дотор ижид тэнгэрт байлаа гэж бодоход ижид дотор өндөр ижийн толгой дээр нь суудаг. Хамгийн хүндэтгэлтэй өндөрт хэлэгддэг. Тэг маш гавьяатай. Янз янзын тамгууд байна. Машин борцоо болчихсон нэг ганцхан болчихоо шүү дээ. Уу болон салаатай, уу болон болцоотой энэ цагийнхаар одоо юу гэх юм. Ширхэглэгүүдтэй ширхлэг болгоноор холбоос байх боломжтой байхгүй. Тэгээ ядаж баруун зүүн хувьд болцоо байгаа, дунд нь заадлууд нь байгаа. Тэгээд нэг толгойтой бас. За бургасаа болчихсон зүүн талын товруудаар байрладаг гэж юм. Тэгэхээр өсөн өсөг автоматар энгийнээр болоод мэлмийн өндөр чадвартай байх ёстой. Бургасаа болчиход л болж байгаа. Мэдрэмж өндөр байх ёстой байхгүй юм. За яг энэ ээж яг одоо Сарны аймагт нэгэн хар нүхэнд байрладаг. Гинэ Сарны аймгийнхаа Сарны аймагт тойроод олон хар нүх байгаа те тэрний нэг хар нүхэн дээр нь байрлаж үлээдэг гэнэ өндөр ижирнэ. Хар гэлбаатыг хургаж хар эрчим болгодог. Гэхдээ ингэж болгодог гэсэн. Хар мананцраас хар гэлбаатыг гаргаж авчирч тэгээ тэрийг хургаад хар эрчим болгоо хар эрчмээс хахуг хар саарлуулга хар саарлаа цагаан гэдэг ингэж хургасаагаад эрчмийн өндөр хүч одоо маш өндөр түвшинд ойлгож ирсэн гэлбаатыг хургаад болгочих чинь тэгэхээр тий. Тэгэхээр тийм хүн байна. Тодорхой хэмжээний хар гэлбаат нь илүүдэх юм бол яг хар эрчим рүү хургах нь шүү. Тэгжэл хар эрчмүүд дэлхийд дээр хар эрчмүүд ихтэй байгаа бол за ямар одоо эрчим хэрэгтэй бид хургаж өөрчлөх нь байхгүй. Тэгээ хар гэлбаатууд байх ёстой. Тэгэхин тул тэрийг хар манцраас асарч бууддаг. Өөр ямар нэгэн оршуудаар тодорхой хар гэлбаатууд хэсэх юм бол ямар захис хар эрчим гэдэг төлөв нь хургаас гэж байдаг. За домчин үлдээ бууж ирээд хийх үйл домчин үлдээ хүртэн ууртай хамтарч үлдээ. Тэгэхээр энэ аюу тэгээ үгээр ангаадаг юм билээ. Увцаар ангаадаг, домоор ангаадаг тийм мундаг домчин. Удамтай юм билээ. Энэ хүн чухам домчин сургалтанд орж иж байгааг мэдхгүй байна. 2 жилдээ багтаж авах хэрэгтэй. Энэ ч улаач юм биш үү? Өвд нь бууж иж хүчрэх юм байна. За дараагийн бодлын хүчтэнгийн тамга гэнэ ээжийн талаас 600 жилийн амьдарч байгаа. Хувил гаан. Бодлын тэрхэнд буюу баруун одоо энэ хүний бодлын техник баруун талд байгаа шүү дээ. Энэ өөрөө хүн болов битэн үл. Энэ аавал. За одоо энэ бүр ихтлэхийн хэвлэлд моддын үнцийг хамгаалах үйл хийж оршдог. Хувилгаан байж ихтлэхэд байгаа байхгүй. Тэгээд түүний тулд яг фосфорыг хариуцдаг. Одоо нэг үнцийг хамгаалах олон нэг химийн элемент дотор фосфорыг нь хариуцж оршдог байхгүй юу? Фосфорын эддийг цэнэгт манцруудаас авчирдаг. Одоо хүчээр байгаа хүн дээр автомат нэг химийн аргаар гарсан фосфорыг хүчээр цацж байгаа шүү дээ. Гэтэл уг нь окторгоо ертөнц манцруудаас фосфорын эздүүдийг амьдын биш хацардаг тусгай цаамжаа хөвгтүүд өөрсдөө оршоод байна. За тэгэнгүүтээ фосфоруудаа авчирчлаа яасан. Цэнэгт манцруудаар цацарж байгаа шүү дээ. Цэнэгийн манцруудаас зүгээр нэг манцраас цацрахгүй. Хим манцрууд заавал цахилгаан цэнэгтэй тийм цэнэгт манцруудаас цацрахгүй фосфор. Тэгэнгүүтээ тэрийг хөршрон тогтоон барих үйлийг хариуцдаг. Тогтоон барихын тулд тэр эрчмийг нь тэтгдэг тэр орон зайг эрчмийг тэр тэтгдэг орон зайг нь сарнаас дуудаж бацардаг гинэ. Манцраасаа фосфорынхаа эздийг атсарчлаа. Тэтгдэг орон зайгийн бүхлэгтөө сарнаас атсарж байна тийм үү? За үүнийг хийхэд бол магтаал хэл сурнаа. Одоо ерөөл магтаалын хичээл бүгдээр идэвхтэй оролцсноо. Цагаан эрчим тэтгэх болох юм чинь. Гэхдээ амьтаа өөр магтаал хэрнэ. Амьтаа өөр ерөөл биш. Үг холбосон үгээр биш. Утга учиргүй утга нь алдагдсан үний холболт хэрэггүй. Тийм үү? Амьтаа үгээр буюу язгуур үгүүдээр ойлгож хэлбэлээ суралцаж. За үнцийг магтах нэ. Үүний тулд магтаал хичээл үнцийг магтах, моддын үнцийг моддоо магтах нь үнцийг магтах. Моддын үнцийг бүтэн болгож байгаа эздийг нь магтах нь. Тэгээд нэг фосфорын бордоо ингэж өгж үл хийх юм билээ. Хийхдээ нэг арвжуулж магтаж түм үржүүл тэн дээр тогтож оргийг нь олж хацраарай гэсэн хэлээс фосфорын бордоо хийдэг. Ориг нь болохоор хомоолт их байгаа, шувууны сангасанд байгаа гэж хэлж өгсөн. Тэгээд цаашаа зөндөө олон юм байх билгүй би мэдэхгүй шүү дээ. Үрдэн боотноос ямар малын ямар ан амтны ялгцсан байдаг юм бүү мэд. Ямарсан бордоо гэсэн. За тэрийг судлан тэгээд нөө тийм тэрийг нэгж магтаад нөгөө фосфорын эзтэй холбоод нөгөө сарны эрчим гэдэг ингээд хийгээд тахна шүү дээ. Утга учиртай юм те. За
судал гэсэн судлах зүйл өвснөөгөө тарьсан талбай ургамал цэцэгтэй газруудаар явдаа дандаа магтж өнгөрч бай. Хайрлаж өнгөрч бай гэсэн. Дуулж баясгаж өнгөрч бай. Бүр ингээд гараараа илж таалж бай гэсэн. Яг бол тэрэнд нь шиднэ очроо тийм. За бурхтын тамганы сайн цагийн мянган бурхтын тамгтай. Одоо сайн цагийн мянган бурхтын тамгтай мянган бурхтын толгой бурхтууд гэж байгаа байхгүй. Бид нар яг сайн цагийн мянган бурхт гэсэн дагуул бурхтууд гэж байгаа. Буюу толгой бурхтнууд нь толгой үлдээ өвдөн л ахгүй да. Тэгэхээр тэрийг нь болохоор яг сайн цагийн мянган бурхтууд оруулсан. Бусад дагуулууд нь зөвхөн бурхтын тамгаар хэлдэг байхгүй. Тэгэхээр сайн цагийн мянган бурхтын гэхэлэр мянган хотгийн нэг толгойтой өвд болох гэдэг байхгүй. Буюу 12 хотгийн өвд. 12 хотод нь болж байгаа. Мянган хотгийн толгой 12 хотгийн юм бэлээ. Ээжинтлийн аав махгал бурхны үйл хийж оршино гинэ. Нөгөө бурхтын үйлдэж тэнгуут махгал бурхны үйл гинэ штэ. Тамга нь би нэгэн мэнгэн дээр байгаас хэвлээ явна байгаас жаа тийм байгаа. Эмхтэн хүн гэсэн чинь нэр санаж байна. За аав нь өгтөргүй хөхтийн мөрг одон дээр байд. Энэ сайн цагийн мянган бурхан болоод байгаа аав нь хөхтийн мөрг одон дээр ирэхлээр тэгээ толгой 12 отог гэхлээр яхааргүй хөхтийн мөрг одноор байх магадлал өндөртэй байгаа. Тэгээ махгал бурхан гэдэг. Өгтөргүйг хайрлах. Өгтөргүйг хайрлахын тулд цэцэгсийг хайрлах. Цэцэгсийг хайрлахын тулд амь бүхнийг хайрлах. Амь бүхнийг амны одтой холбож үлээх. Нэг одон гэр болгонд амин оддууд байгаа. Эсвэл амны одтой тусдаа оддууд байгаа. Тэгэхээр тэр амны одтой холбож үлээх. Махгал бурхны тарин ном мэгзэм зэргийг сурах, цээжлэх гэд хэлчихсэн байна. Тэгээд би жишээлбэл хэлчихсэн байна. Долоон бурхан одны амин од шиг тэр одно шүү. 5 хүн 5 одны амин одно голын хооморл одны амин одно голын 3 одны голын шүү гэх ингээд тайлбарлаж өгсөн байна. Эсвэл хамгийн тод шар оддуудыг анзаарах юм бол тэр амин оддууд нь байгаа шүү гэж хэлчихсэн байна. За шидийн дамгатай ээжийн тал салхины жидтэй гинэ. Салхиар өвс ногоог ургуулах. Салхиар агаарыг цэвэрлэх салхиар бороо өргөн дуудах гэд шүглдэц сураарэ гэж хэлсэн байна. Гэх мэтлээ ингээд ийм сүр тамгнууд уншигтай байна хэвдэлээ. За дахиад нэг 5 уншаад. За харж байгаа одоо сонгож уншнаа. Лаачийн тамгатай ээжийн талаас бэхидийн удам байна. Бэхи ижидийн удам байна. 12 дугаар зууны бэхи цолтой хатан гинэ зүүн талын тархины чамархан атран дээр холбогддог буюу тамган байна. Энэ ижийн болохоор хоом одон дээр цаа дээд хоом одлол гэдэг нэг бэтлгээс эмхлээ од авах. Меркел вивлээ тэр одыг хэлдэг юм. Тэн дээр байт юм лээ. За тэнд байгаа дэлхийд гэлбадыг дэлхий рүү илгээгээд дэлхий дээр хооморл оддын холбоос оршихуудыг бөхөж оршдог. Тэр холбоос оршихуудын нэг нь Египтийн пирамид, нэг нь Грекийн сүм, нэг нь Монголд байгаа хөх нур шүү гэж зааж өгч байна. Хооморлуудыг. За бууч хийх үйл нь одөргсөн холбоосын үйлийг хийнэ. Буган хөшөөдтэй газруудаар явж буунаа. Улаачийн тамга штэ. Тэгэхээр буган хөшөөдийн эзэдийн үйл хийх гэдэг нь ихэнх төрийн үйл хэрэгүүд байгаа шүү гэж буган хөшөөдийн цаана. Төрийн эрдэм ухаатыг нартад дэлгэрүүлэх чиглэлтэй эзэдүүд буган эзэдүүд сэрнэ. Алтан дэд үний айлгуу судраг уншаарай, даа хатын судраг уншаарай, буган бичгээ уншаарай, оршихуун 6 уншаарай гэж хэлүүлсэн байна. За бодлын хүчтэнгийн тамга гэнэ 400 жилийн өмнө амьдарч ирсэн ээж байна. Бодлын техникний баруун талд орж байгаа мэдээж бодлын үйл одоо ингээ баруун болоод орж байгаа байхгүй. Дэлхийн эрдэнсийн нэгэн орд газар буюу Америкт байдаг. Эрдэнсийн амийг манаж оршдог. Одоо байгаа энэ ээж нь. Чид бодлын хүчтэй. За тэгээ амин дэлхийн амин оршихуй буюу хатуу цэмтэй дээшээ цагаан нүхний оршихуйтай холбогдож оршиж байгаа. Эрдэнсийн амийг манаж байгаа хгүй. Гэхдээ ямар эрдэнсүүдийг манахаа гэхээр яг амин дэлхийн мэдээж дэлхийн хатуу цэмтэй оршин дээшээ цагаан нүхний оршихуйтай холбоотой байгаа. Тийм эрдэнсүүдийг амиудыг манж оршдог юм билээ. Гэхдээ яг өөрийнх нь буудалтай газар Америк төв нэгэн тийм том эрдэнсийн орд газартай байлаа. Тэгэл энэ ч ухаад шүү дээ яана тий. За холбогд чих үйл нь эрдэнсийн амин оршихуудад амин эрчимүүдийг буулгах үйлтэй. Тэгэхээр мань хүн эрдэнсийн орд газруудаа судлах нь шүү дээ хувь хүн. Тэгээ за энэ эрдэнсийн орд амин эрчимүүдийг буулгая гэж цагаан нүх дэлхийн цэмтэй холбогдоод одоо үйл хийх юм байна. Тэгээд ерөнхийдөө уншаад өгöl орчдгийг тэгэл дараа нь эргэж ирнэ үү тодруулна уу эсвэл орхно уу эсвэл өвдөн зөнгөний хөлтөө явна уу эсвэл алсын чиглэлийн нэгжиж байгаа шүү дээ алсын тэнгүүд нэг хөржлийн хугацаанд бид чинь тэр жилээс сурч эхлэх хэрэгтэй болох байхгүй. Энэ саяхан одоо би нэг дахин оноо ураа яригдах гэдэг. За
бурхтын тамгатай 400 жилийн дахиад тэр тэнд бодлын хүчтэнгийн тамга орж иж байсан бол энэ бурхтаар орж иж байна. Бурхтууд чинь зарим бодлын хүчээр орж ирнэ, зарим шидээр орж ирнэ, зарим бурхтынхаа үеийн тамгаар орж ирнэ. Бурхтууд явахтаа өвгдүүд. За дүншгийн 35 бурхны үйл. Тэгэхээр дүншгийн 35 бурхныг бид нар яг эрдэнэ талаар нь болохоор 35 эрдмийг ангилчаа тийм үү? 35 эрдмийн оршихуудаар нь бас ангилдаг байхгүй юу? Оршихуудаар нь буюу үйл хэрэг. За тэгэхээр энэ оршихуудаар нь холбосон бие үеийг хэлэх гэж байгаа шүү. За эрдмийн тамга нь хүүсэнд байна. Өчиггүүдээ энэ дүншгийн 35 бурхны энэ ижийн нь болохоор бархас бод гараг дээр оршдог. Хийдэг үйл нь 35 хурмстын оршихуйг 35 ураны оршихуйтай эхлэхийн 35 ураны оршихуйг 35 галан оршихуйтай 35 галан оршихуйг 35 эддийнх нь оршихуйтай ингэж холбож орших үйл гэдэг. Тэгэхээр эдэр хүч аваад үлээ ичих юм бол уран бол одоо гайг болох гэдэг. За ураны эсрэг үйл хийнэ. Хийх үйл нь судалнаа, тарины жийжилнэ. Дүншгийн 35 бүрнэ. Тарин намоор нь намжуулж ураны эздийг бархас бат гарагийн эздтэй холбож хүчрхжүүлэх хэрэгтэй. Тэгвэл эзэд нь бас хүчрэхгүй болсон холбоос нь хударсан байгаа юм байна. За шидийн тамгатай ээжийн тал ойрын өвгд байна. Тамга нь үржихүн хөлтөөр дамж холбогддог гэж байна. Ээж нь болоход их дэлхийн нэгэн цөлд судалтай байна нэг хүдэг. Дунд зэргийн нэг цөл байлээ. Би том цөлүүд руу сайгаа олоогүй. Хийдэг үйл нь цөлийг доошоо эрлийн оршихуй руу холбоод 13 эрэлгийн өргөг хамгаалж өршдөг гэнэ. Яг 13 эрэлгийн том зарим өргөнүүд дээр цөл байгаа гэнэ шүү дээ. Эсвэл 13 эрэлгийн өргөний гол хаалгууд дээр цөл байх юм те. За цөлүүд дэше одод руу холбогдож байгаа шүү гэнэ. Хийх үйл нь аль нэг цөлөөс жаахан эс гуйж олж авчраарай гэж хэлүүлж байна. Тэгээд эснийхээ ширхгээр дамнуулан ододоос эрчим төрөлгийн оршуудын цөлүүд дээр эрчим буулгаж эрхлэгийн оршуудаа бат бөх холбохгүй бас манай дэлхийд байгаа эрхлэг оршууд руу харууд бас дайраад байгаа юм байна гэсэн ойлголт авахар гооц тийм. За нэг ийдхүү тамга юм шиг тийм. Гоё гооц тийм. Олон янзаар орж ирж байгаа шүү дээ. Махан бие талаасаа гэхлээр чинь яс туссан тал тэр бол янз янзаар махан сүнсэндээ тавигдсан тамгууд ороод ирнэ. Өмнөх насны ээж аавуудаас холбогдоод ороод энэ насны цусан яснаас орж ирнэ. Тэнгүүд үүлийн сүнсээр маш их орж, амин сүнсээр маш их орж ирнэ. Амин сүнс нь болохоор ээж аавд ямар ч хамаагүй амины оршихугаас илгээгдсэн сүнс байгаа шүү дээ. Зарим тохиолдолд ихэнх тохиолдолд үүлийн сүнс чинь болохоор бүр холбоо хонсгоос гарган холилдсон байгаа шүү. Одоо үүлийн нэг сүнс байлаа гэж бодъё. Тэгэхэд нэг хатны танай манай ээж заяа чи тэр үүлийн сүнсээр нэг ээж шүү. Тэгэхэд заримдаа яг над дээр холбогдож үлээ хийж байгаа үедээ манай ээж болоо явцсан. Тэгмэд би үүлийн нэгээ тэр хүн өөрийнхөө модны өвсүүдийг сэргээ авчихсан. Надаас би өөрийнхөө одоо миний үүлийн сүнс биш болоо явчихж байгаа шүү. Тэгэхээр чам дээр ч ясаараа очиж гэнэ, цусаараа очиж гэнэ, эсвэл үүлээрээ очиж гэнэ, амиараа очиж гэнэ би мэдэхгүй шүү. Эсвэл дээд сүнсээр очиж байгаа мэдэхгүй. Тэгэхээр янз янз. Яг тэр ирнэ зүгээс тэгж хязгаарлаж болохгүй. Тэгэхээр тэнгэр оршихуй маш их сүл одоо юу гэдгийг хүрэн маш өндөр холбоостой учраас тэдний бүдрийг бүгдийг хайрлаж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг нэг хүчрхэг гэж байлаа гэж бодъё. Тэр хүн өөрөө бас маш олон сүнстэй байгаа шүү дээ. Байсан байж тараас маш олон үйлээр. Эсвэл маш олон тэнгэрүүдээр дамж үлээ хийдэг байгаа шүү. Тэгэхээр дамжийн тэнгэрээр дамглахаар би тэр үлдээ болор үлдээр очиж үлээ хий. Төрийн тахан тэнгэрээр дамжахаараа би тэр үлдээ ингээ явчихна. Цаанаа нэг хийж байгаа жишээтэй те. Эсвэл өөрийнх нь сүнсүүд олон юм чинь тэр сүнс нь тэр сүнс нь эрлэг төв дээр нэг сүнс нь тэр наран төв дээр нэг сүнс нь саран төв дээр нэг юм дээр ад дээр ингээ явчихсан учраас бас аюу хэцүү. Гэхдээ нэг хүчрэг байх тусмаа 9 чиглэлээр дамжуулж үлээх боломжтой. 9 улаачтай. Эсвэл тэр 9 тамга нь сүүлийн улаачийн тамга гэж болно шүү. Эсвэл за 3 улаачийн тамга нэг нь бөөдрхийн тамга те нэг нь шидийн ном байх боломжтой. Тэгээд тэдний хүчрэг байх тусмаа л одоо Чингис хаан адын хамгийн бага давхад Чингис хаан 108 үртэй байх боломжтой. Тэр үр нь одоо юу гэдгийг зарим нь ямар тамгач байдгийг бүү мэд штэ. Улаачилж их тамга нь хэд байгаа юм. Тэгээд Чингис хааны үсэ цаагуур чинь Европоор үлээ явж заавал монголчууд дээр байх албагүй штэ. Төрийн үйл хийх тохиолдолд
бас тийм ээ. Дэлхийн үлгэх тохиолдол, дэлхийн амин уушгуудын үлгэх тохиолдол хөх тол тэнгэр газрын холбоос тэнгэр газрын антин хөх тол байж болж байна. Бусад зөвхөн оюун ухаанаар дамжуулж үйл. Ян зэдтөө тэнгэрээс суулгаад тааж мэдгүй юм чинь. 108 тамгал унших чад хамгийн хүчрэг байх юм бол 108 тамгал унших чадвартай байх хэрэгтэй ингээд. Тэгтээ тэгтлээ тэгж уншдаг бол тэрийг шаардлага байд юм уу бүү мэдчихдээ хизээ өгд юм бүү. Хамгийн дээд нь 35 тамгал таниулж өгсөн шүү дээ. Надаа. Тэгээд би тэр 35 тамгаа бүрэн барьж авч чаддагчгүй. Нэг 10-ыг л барьж авч 10 төрлийг бол мэдчих. 25-ыг авахшаа ашиглаж байна. 12-3-ыг ашиглаж байгаа. Тийм тааралдахгүй л байна. Эсвэл би уншиж чадахгүй байгаа юм шиг. Эсвэл бака надад ирэх нь ирээгүй. Эсвэл би ирэхээ авчаад тамгаа ингээ уншиж чадахгүй байжаад алдсан ч гэж магадгүй. Яг үнэндээ хэлэхэд 35 гээл нэг яригдсан. Ингээл өнгөрсөн. Тэр үедээ би тэр нь надад ирж байгаа гэж би мэдээчгүй байхгүй юу? Бурлаа нэг яриад 35 там ярьж 35 там унших боломж өгөх юм байна шүү дээ. Ингэснээс биш тэр там унших чинь би болох гэж байгаа, би болох гэсэн юм огт мэдгүй байжгаад ангаажаад өнгөрүүлсэн баг. Эсвэл одоо ингээ нэг мацаад явж байгаа байж магадгүй мэдгүй байна. Эсвэл тэнгэрийн санаа аваа шүү дээ. Тим тамхтай усуудыг үлийг тэр үед дэлгэрүүлнэ гэдэг ингэсэн баг. Тэгэхээр тэр чинь мэдгүй байгаа. Эсвэл өөр газар өөр хэн нэг үнц хэлцээ явж байгаа шүү дээ. Мэдээж юу гэж ганцхан үнээр юм хийлэхгүй. Олон газар олон чиглэлээр нь хийлгэж байгаа шүү дээ. Магадгүй их Монголын суртан дээр хэдэг юу шаад байж байгаа. Энэ өөр хаанч уншиж байгаа мэдэхгүй. Битүүхэн нөө бас үлээ хийж явж байгаа. Цоо гарчих гэх юм байж бэлтгэсэн хүмүүс байж байгаа бас мэдэхгүй байхгүй. Тэгэхээр энэ тамгнуудын цаана ийм л уншигтай байна. Тэгээд бид нар яг харахгүй дээдийн дээд тамгыг уншаад байна. Яг го заримдаа дунд өгдүүд орж ирдэг. Тэгэхдээ Багтангийн өвлийн тамгатаа үнэхээр орж яг юу гэж бидний ажлыг алдуулаад Багтангийн тамгыг уншуулах гал тэг надаар ачаал хэсгээл байга. Тэнгэр тэрийг мэдчихэж байгаа шүү дээ угаасаа. Тэрийг захын уншиж байгаа учраас тэрийг нааш тийм юм шийддэг. Хаа ганц нэг тэнгэрийн сургуулаар дамжаад өвгдөл бас нэг жоохон ахиурчих гээд дунд тэнгэрийн тамгатаа үрс мерсэр орж ирж. Бүр мерсэр шүү. Тэгээ дандаа дээдүүд орж ирж. Тэгээд дээд дотроо дээдийн дээдүүд бүр их орж ирж. Тэгээ хандшгүй дээдийн дээдүүдийг уншихад үйл ер нь ингээ томроод явчихдаг. Тэгээ ерөнхий ингээ энэ ингээл нэг дээдийн дээд. Тэгэхээр тэргээр бид нар яа харахгүй ялгардаг. Ялгардаг шүү. Тэгээд нэг талаасаа нөгөө талаасаа бид нар яа харахгүй дээдийн дээд өвдүүд хүчтэй орж иж байгаа учраас мэдлэг гэхгүй бол нэг үүлийн дааж чадахгүй алдчих гээд байгаа шүү дээ. Тийм үстэй үнэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ маш хүчрэг гарч ирээд дараагийнхаа дэмжлэрийг хүчрэг бэлдээд тэгээд тэр маань өөртөө хүчрэг дараагийнхаа үлдээ тэгээд чиглэл өнөстэй күү сурлаар төгөнд илэрх байх та. За өнөөдөр ингээ нэг тамганы хичээл өндөрлөө сэтгэл нь хана өө мөөги бодроо. Зодоо. Би одоо